За ballroom дээр ороод ирлээ. Ваа, ямар гайхамшигтай вэ. Нулимс гойж готлээ шүү. Ёо, I can't believe I made this. I think it's so great to, oh my God. I'm so grateful to God that I found Dr. Joe's work. And it really helped myself to recognize who I have been and who I don't want to be. За сайн байцгаана уу. Судар энцэнд орж подкастын сонсогчдоо орчин үеийн нэлээд халуухан сэдв болоод байгаа манифест те хүснээ бүтээх гэдэг талаар өөрийн нэг гайхамшигтай жишээ олгоод үүний хэрхэн их талаар юм яриа гэж бодсон. Тэгээ өнөөдөр ярих гэж байгаа зүйл маань юу юм гэхээр манай сургалтанд сууж исэн ч юм уу манай тархиа өөрчлөлттэй ойр байдаг бүх гишүүд маань мэднэ. Би өнгөрсөн жилийн 7 сард доктор Joe Dispenza багшийн 7 хоногийн week long retreat-д явж ирсэн. Тэгэхээр энэ week long retreat гэж яг ямар хуу үйл ажиллагаа гэдгийг тэнд одоо очисон сэтгэл ямар байсан. За тэрийг бүтээх үйл явцыг одоо би өөрөө сэтгэл дотроо тархин дотроо хэрхэн хийсэн гэд ер нь энэ багшийн сургалтанд доктор Joe Dispenza багшийн сургалтанд суусан туршлагаараа дамжуулаад хүмүүсийн мэдхийг маш хүсдэг энэ манифест гэдэг энэ зүйлийг хэрхэн хийдгээ, би хэрхэн хийсэн гэдгээ ярьж өгөх гэж энэ бичлэгийг бэлдэж байна. За эхлээд бол яг та бүхэн мэдэж байгаачлан 2020 оны сүүлээр доктор Joe Dispenza багшийн тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэдэг номыг би анх одоо амьдралынхаа хамгийн хүнд хэцүү цагттай уналтанд орсон санхүү мөнгө ажил төрөл одоо харилцаа гэл ингээл ерөөсө эрүүл мэнд гэл бүх салбарт уналтанд орсон байхдаа энэ номыг анх уншиж эхэлж байсан. Тэгээд өөртөө 4 жил ажиллаад 4 жил бараг 3 жил гарan ажиллаад бараг 4 жил ажиллаад явж байхдаа би өөрөө ингээд ажил төрөл мөнгө санхүүний хувьд эвтэй хайтайхан болоод сэтгэл санааны хувь сайхан болоод тэгээд ингээд аз жаргалтай нийгэм болцоод явжсэн чинь дотроос маань ингээд өөрийнхөө өөрчлөлтийг яар гэж хатгаад байдаг байхгүй юу. Тэгээд тухайн үед бол би яг яагаад ингээд дотроос юм хатгаад байгааг мэдээгүй. Гэтэл энэ нөгөө миний яриад байдаг голын хатгаас гэдэг зүйлээс миний амьдралтаа хийх ёстой энэ үүрэг зориг зориулт руу маань намайг чиглүүлээдсэн юм байна л да миний дотоод ухамсар. Тэгээд ямар ч лээсэн та бүхний одоо энэ үзээ сууж байгаа Сувдар энцэнд орж гэдэг энэ подкаст энэ сувг бол нээгдсэн. За сувгаа нэгээд доктор Joe Dispenza багшийн яг энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэдэг номыг яриад бас бус ном яриад өөрийнхөө өөрчлөлтийг ойлгож ухаарсан зүйлсийг ингээд яриад донтолцож байдаг юм уу те уучлал өршөөж тавьж явуулах гэл ингээл янз янзын тунгалагшил энэ төр гэл янз янзын подкаст хийгээл ярьдаг байхад маань хүмүүс над руу ингээд надад зааж өгөөч яаж үүнийг хийсэн бэ? Үүнийг ярьж өгөөч гэдэг хүсэлтүүд айгүйх ирсэн. Тэгээд хүмүүсийг олон дахин тэгж орж ирээд надаас хувьчилж ингээд чатаар зөвлөгөө аваад наадхаа яаж хийснээ заагаад өгөөч, сургалт заагаад өгөөч гэд ингээд тахлаар нь би чинь ууг нь бол юм санхүүгийн хүн байхгүй юу? Санхүү бүртгэлийн хуваарай бизнес эрхэлдэг хүн байсан. Тэгэл 2023 оны сүүлээс бараг 24 оны ихээр ингээд онлайнаар сургалт зааж эхэлсэн. Тэгээд сургалт зааж эхэлжсэн ч гэсэн тухайн үед бас л одоо доктор Joe Dispenza багшийн сургалтанд сууж чадна, багштайгаа нүүр тулж уулзна гэдэг бол миний хувьд алс холын мөрөөдөл хэвээрээсэн. За гэтэл 24 оны 3 сараас гинт сургалтанд нь суумаар санагдаад тэгээд тухайн үед бол надад Америкийн виз байгаагүй. Америкийн визэнд одоо орох талаар ямар ч одоо мэдлэг байхгүй. За тэгээд дээрэс нэмээд яг тэр нөгөө санхүүгийн асуудлыг шийдээгүй тэр чинь сургалтанд явахын тулд
Энэ 7 хоногийн сургалт өөрөө $2500 үнэтэй. За тэгээд онгоцны тийз очоод тэр байрлах resort л гэхэд асар үнэтэй. Ингээд ер нь бол нэг $10-15,000 яг хэрэгцээтэй тийм тооцоо гарч ирсэн байхгүй юу. Тэгээд он гараад байжсэн чинь гинтийн байдлаар гайхалтай ажлын санал орж ирсэн надад. Тэгээд энэ ажлын санал орж ирэхээс өмнө би яа харахгүй доктор Joe Dispenza-гийн багшийнхаа сургалтанд сууж гин гэдэг ийм оюуны тасгалжуулалт, ухамсарын тасгалжуулалтыг бол өөртөө байнга хийж явж исэн. Тэгээд ажлын санал орж ирлээ. Эхний ээлжийн гэрээний мөнгө төгрөг орж ирлээ. Шууд түүгээрээ доктор Joe Dispenza багшийнхаа сургалтын билетийг авсан. Билетээ аваад тэр чинь виз байхгүй байгаа штэ. Визээч аваагүй, тийзээч аваагүй бүх юм тодорхой. Миний виз өөр нь гарах ч юм уу, гарахгүй ч юм уу мэдэхгүй те. Ийм байдалтай байж байгаа шууд төрүүлээд багшийнхаа сургалтынхаа билетийг авсан. Яагаад ингэсэн гэхээр доктор Joe Dispenza багшийн сургалтын билет зарим үед зарлагдаад 10 хэдэн минут, 1 цаг, 1-2 өдрийн дотор ингээд зарим үед борлогдоод дуусчдаг байхгүй юу. Тэгээд энэ Дэнүрт болсон 7 сарын уулзалт нь болохоор өөрөө яг нөгөө 7 сар дэлхийд даяараа нөгөө амралтын сезон таардаг. Эрэлт хэрэгцээ нэлээ ихтэй байна ах гэж бодоод би зүгээр хамгийн түрүүнд эхлээд тэр нөгөө сургалтынхаа билетийг авсан. За тэгээд сургалтын билет авсныхаа хэд хоногийн дараачаас Америкийн элчин сайдын яам руу нөгөө уулзалтын цаг товлох гээд ороод цагаа авсан чинь надад 3 сарын дундуур олдчихсан хамгийн ихний цаг нь 8 сарын 10 эдний цаг байгаа байхгүй. Гэтэл би өөрөө 7 сарын 10-нд 13-нд жилөө Дэнүрт сургалтанд орно гэд билет авсан. За тэгэл энэ үеэс эхлүүлээл яг миний бүх нөгөө айц үйцтэй бүтэхгүй байл яана, чадахгүй байл яана. Би ер нь юу ичвэ? Би яг явж чадах болов гэл нөгөө энэ виз нь гарах болов гэл те цаг нь урагшлах болов гэл энэ бүх нөгөө одоо яг өөртөө жинхэнэ ажиллаж ихсэн зүйл маань эхэлсэн. За тэгээд ямар ч лээсэн Америкийн виз гаргуулахын тулд ингээл зөвлөгөө зарим байгууллагаас ингээд виз гаргадаг байгууллагаас зөвлөгөө аваад яах вэ хүү гээл нөгөөдөлдөө цаг магаа хариуцуулаад те тэгэл тэд нэр цаг гартал нь надад ингээл оролдоод цаг олж өгнө гээл тэнд ажиллаа л эз. Тэр хоорондор би ажиллаа хийгээл санхүү мөнгөнийхөө амиг зохицуулаад ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээ тэр үед надад эргэлзээ байсан уу байсан. Угаасаа бид ингээд ямар нэгэн том үйл бүтээх, жижиг үйл бүтээх ямар ч юм байсан урд өмнө огт хийж үзээгүй арга барилаар буюу одоо ингээл даатгаал, бясалгал хийгээл үүнийг бүтээдэг энэ одоо арга барилд суралцаагүй байдаг учраас анх удаа хийхэд, хоёр удаагаа хийхэд, эхний хэдэн удаа хийхэд энэ бол туйлын хэцүү байдаг. Одоо үйл итгэл, эргэлзээ, айц, түгшүүр маш их хүнд орж ирдэг. За тэгээ тэр болгонд би яадаг байсан бэ гэхээр энэ сургалтаараа заадаг оюуны тасгалжуулалт гэдэг юм хийдэг. Тэр нь юу юм гэхээр өөрийгөө итгэн бясалгал хийж агаад тархиныхаа долгионыг унгааж агаад аналитик тархиа унгааж агаад унтрааж агаад тэгж агаад яг тэр доктор Joe Dispenza багшийн ивент ямар хуу болох бол яа тэгэхээр би тэрний чинь зураглаж ингэж нүдэндээ хардаг болохын тулд маш олон хүний тэр видеонуудыг ингээд сонсож үзэж байгаа байхгүй. За арга хэмжээний иймэрхүү болдго юм байна. Ийм олон мянган хүн цуглддаг юм байна. Ингэж суудаг юм байна гэл доктор Joe Dispenza авч тайзан дээрээ гарч ингэж ярьдаг юм байна гэж судалж байгаа байхгүй. Судалсныхаа үндсэн дээр яасан үг гэхээр би яг өөрөө тэр дунд сууж байгаагаар бясалгаж эхэлсэн. Тархиа оюунаа тэгж тасгалжуулж эхэлсэн. Доктор Joe Dispenza агшиг амьдаар харах ямар байх вэ? Яг тэр олон мянган хүний дундаараа түүний нэг нь болоод ингээд бясалгал хийгээд жаргаа сууж байвал миний сэтгэл зүй ямар байх вэ? Мэдрэмж ямар байх вэ? Тэг миний алхаа гიშгэ ямар байх вэ? Би тэр дунд яаж алхах вэ? Хүмүүстэй яаж харьцах вэ гэл те. Тэгээ нөө өөрийгөө тэр бүгөө хийл нөгөө testimonial гэдэг доктор Joe Dispenza багшийн YouTube суваг дээр нь явдаг хүмүүсийн нөгөө өөрчлөлтийн юм түүхүүд өгдөг шүү дээ. Тэрэнд ороод өөрчлөлтийн түүхээ ярьж гэн гэж ингэж нүдэндээ зураглаа, төсөөлж хараад тэгээ түүнийг яг одоо хийж байгаа юм шиг ингэж мэдэрч ингэж бясалгал хийдэг байсан гэсэн үг байхгүй. Тэгэл өдрийн турш хүнд санаа зовох, бүтэх болоо. Энэ визнийхэн цаг нь яагаад гарч ирэхгүй байна? 6 сар гарчлаа гэл нөгөө 3 сар данх 8 сар гэж цаг авсан хүн чинь 6 сарын 10 хүртэл цаг нь урагшлахгүй байгаадсан байхгүй.
5 сар гарлаа сандарч төгшиж эхлэн 6 сар гарлаа бүр их хачин болно тий. Тэр болгонд л нөгөө сурагчдаа заагаад байдаг нөгөө сэргэг ухамсар гэдэг юмараа өөрийнхөө элдв дол айц хүйц бодлуудыг барьж аваад тэгэл өөртөө өөрчлөгдөж хэлээл. Тэгэл яг нөгөө доктор Joe Dispenza багш сургалтанд сууж байгаа тэр гоё уур амьсгал тэр атмосфер миний тэр үеийн мэдрэмж миний биеийн хилэмж энэ байгаа байдлыг ингээл өөртөө буцаж сануулаад яг тэрнгүүрээ айл болох байхыг хичээгээл огт тэр талаар яана яана гэж бодохгүй ингээл бүрэн даатгаал тэгэл зүгээр тэр сургалтанд суугаад ирсэн сувдаа өнөөдөр ингээд Улаанбаатар хотод машинаараа явж байвал би ямар байдалтай машина бариа явж явах вэ сэтгэл ямар байх вэ гэх мэтчлэн дандаа яг ингээд оюуны дасгалжуулалтаа өөрөө 3 сард анх сургалтанд бүртгүүлснээс эхлүүлээд 6 сарын 10 хэдэнд визний ярилцлаганд орж виза аван автлаа. Яг л тэрийг ерөөсөө ингээл ухамсараа алдаал айж төгшөх үед барьж аваад яг тэрийгэ мэдрээл барьж аваад тэрийгэ мэдрээл ингээл яваад исэн гэсэн. Тэгээ 6 сарын 10 эднэр ажиллаа хийгээд суудсан чи гинт мессеж ирдэг байхгүй харсан чинь нөгөө визийн маань хөөцөлдөжсэн газраас өөрөө чинь цаг ингээ урагшлаа 6 сарын 10 эдэнд болсон шүү гээл. За тэл тэр үе бол миний бүр яг за би угаасаа Америк явцсан байх гэдэг. Яагаад тэгэхээр тийм цаг бүхэл бүтэн урагшлаад яг сарын өмнө ингээд ороод ирж байгаа учраас тий. Тэгэл надад шууд энэ ихтгэл төрж эхэлсэн байхгүй. Миний хийгээд байгаа юм зөв юм байна. Би яг энэ оршихуйн төлөв байдал гэж нэрлэдэг энэ зүйлийг ингээд барайл агаад ах хэрэгтэй юм байна гэдэг юм сэтгэл төрсөн. Тэгэл тэр үеэр шууд ингээд визний цагаа авангуудаа онгоцны тийзээ захиалаад аяллахын төлөвлөгөөг боловсруулаад Америкт байдаг Чинтуя гэдэг одоо манай найз байдгийн аяллаа юм нөгөө нэг том сүлжээний гишүүн тэгээд ганцхан Америк биш дэлхийд даяар энэ круиз аялал бүх төрлийн аяллыг зөвлөгөө өгч ингэж аяллаа зохиож өгдөг тийм аяллаа зөвлөх тэгээд би та бүхэнд энэ доор Чинтуя найзынхаа нэрийг Facebook-ийн тавьчи та бүхэн Америк рууч бай хаашаач байлгах гэж байгаа тийз захиалах гэж байгаа манай найзыг одоо ирээрээ ирж хаагаарэ тий. Тэгэхээр Чинтуя найзтай холбогдоод Америкийн ингээд бүтэн сарын төлөвлөгөөд аялал зугаалгын болон доктор Joe Dispenza багшийн сургалтанд суух сарын төлөвлөгөө гаргаж ирээл хөнгөлтөө идлээл бүх буудлаа урьдчил захиалаад хөнгөлтөө идлээл бүх тийзээ урьдчил захиалаад ингээд ерөөсөө автобусныхаа билетийг урьдчил захиалаад ингээд бүх юм ажинтан болгоц. Тэгэл намайг ингээл яг визний ярилцлаганд орохдоо бүх материалаа барайл яваад орсон чи ягаад ч тэр үед надад таарсан тэр нөгөө зөвлөх гэх юм уу тэр нөгөө мэрэгчлэлтэн нь надаас бүр нэг ч ширхэг баримт үзээгүй. Миний яг онлайнаар явуулсан тэр хүсэлтийг үзэл миний өөрийн байгаа байдал тэр нөгөө аль хэзээ Америкт очиод буцаад хүрээд ирсэн нэг юм ямар ч айц хүйцгүй аз жаргалтай ингээ Америк явна гэд ингээ нөгөө догтлцсан баярлцсан байж байгаа тэр хүний царай төрх тэр энерги тэр бүх юмыг тэр хүн ингээл маш нарийн ингэж ажиглаад над руу хилэн гээл үе ингээл намайг хараад ажиглаад инээгээл ингээл маш удаа юмаа хийгээл суугаадсан байхгүй. Тэгээ би чинь бүр сүүлдээ санаа зовоод та миний материалыг үзэхүү гэдэг өөрөө тэсгэл алдаад миний материалыг үзээч гээд ингээд цааснуудаа бариад ингэсэн чинь хэрэггүй. Таны виз гарчлаа 4 хоногийн дараа ирж виз аваарай гэдэг ийм хариу австад баг тэр өдөр ингээд ногоон хувцастаа гарч ирсэн. Эхний хүн би байсан юм шиг үлээ. Яагаад тэгэхээр нөгөө үүдэнд нь зогсож идэх хүмүүс ногоон хувцас аваад гараад ирсэн. Та тэгээ гоё инээ гэж баярлаач гэл намайг айгу хөөрхөө. Тэгэхээр би бас за баярлаа харин тэглээ ногоон хувцас аваа гараад ирлээ. Гэхдээ надад бол тэр ерөөсөө миний тийм эргэлзэх виз гарах болов гэдэг тэр мэдрэмж үнэхээр байгаагүй. Би виз авах гэж орхосоо эхлүүлээд аваач гарч ирэн иртлээ. Угаасаа Америк визтэй юм шиг юм додгор атлах чаад гарч ирж байгаа хгүй. Яагаад тэгэхээр би тархины дасгалжуулалтаа хангалттай хэмжээнд хийцэн. Угаасаа сэтгэл зүрхээрээ биеэрээ тэр Америкт очсон байсан. За ингээд доктор Joe Dispenza багшийн сургалтанд очлоо. За тэгээ та бүхэн энэ одоо миний бичлэгэн дээр гарч байгаа зургуудыг, видеонуудыг үзээд явж байгаа хэ. Энэ сургалт бол Денверийн Gaylord гэдэг юм маш том алдартай resort-д болдог. Үнэхээр 2800 хүн оролцсон. Монголоос нэг 2-3 хүн байсан. Тэгээд 2800 хүн тухайн үед бараг
100-аад орноос ирсэн гэжүүлээ да. Тэгэл хамгийн их хүн оролцож байгаа улс нь гэсэн мэдээж Америкийн нэгдсэн улсын иргэд болон Канадын иргэд хамгийн их орж исэн. За тэгэл бараг л бүх улсаас байсан доо. Ямар сандаа Монголоос хүртэл 2 хүн оролцож байна гэд. Тэгэл би чи нөгөө нэг Монголоо олно гээл те. Тэгээд энэ ивент бол тэр чигээр ерөөсөө үлгэрийн зүүдний гайхалтай ивент байсан. Би тэнд очиод ингээд яг зөв хүнтэйгээ зөв цагтаа уулзаад өнөөдөр манай тархиа өөрчлөлт төв бол ингээд доктор Joe Dispenza багшийн албан ёсны сургалтыг оруулаад ирсэн зааж байгаа. Энийг бол тэнд эхлэлийн тавьсан. За тэгээ дээрэс нэмээд тэнд маш гайхалтай Монгол ихчтэй танилцсан. Ихч бол ингээд бясалгал хийгээд нэлээд өндөр түвшинд очичихсан. Өөрөө эрүүл мэндийн шинжлэх ухааны мэдлэгтэй энд тийм Монголд тийм ажил хийж исэн, Америктаа ч гэсэн тийм ажил хийж байгаа, терапист хүн байж таарсан. Англи хэл нь маш сайн. Тэг үнэхээр яг очиод нөгөө ингээд зарим нэгэн тэр химийн даавар гормоид эрэхтэй ийм тийм юмнуудынхаа нэрийг англиар сайн мэдэхгүй байсан ч гэсэн тэр ихч маань ингээд надад бүр яг сэтгэл зүрх гаргаад чи нөө сувтаа штэ гээл миний YouTube сувгийг мэддэг нь маш хөөрхөн тэгэл бид хоёр чинь найзлаад байнга хамт байгаа л өдөр хоолой хамт идээл те дээрэс нэмэл хамтдаа ярилцаад сая багш юугээ заачв тэр нь юу гэсэн үг энэ нь юу гэсэн үг ингээл надад хэлж өгөөл чиглүүлж өгөөл тэгээ өөрөө бас энэ бясалгалын үеэр мэдрэгдэх тэр зүйлс хүмүүсийг маш сайн мэдэрдэг ингээл намайг тэр 7 хоногийн сургалтын турш үнэхээр хүлээмэн газар хүрэхгүйгээр зарим үед машинаараа буудлын руу минь хөргөж өгөөл өглөө хар үрээр 5 цагаас буудлаас минь очиж аваад ингээд тунгаа ихтэй маш их баярлалаа гэж энэ бичлэгээрээ дамжуулаад Хилэгт хоёрын зураг одоо энд гарч байна. Тэгэхээр ийм сайхан гайхалтай хүмүүстэй учирсан доктор Joe Dispenza багшаа би бүр яг ойроос харсан. Тэгээд би ч нөгөө өөрөө энд жил гарan доктор Joe багшийнхаа сургалтыг заацсан. Тэр хүнээр өвчлөлцөн ингээд яваад очсон учраас доктор Joe багшийг ингээл манай игнэний урдуур яваал хичээлээ заагаад лекцээ заангаа ингээл над руу хараад бид хоёр яг ингээл нүдээ тулаад нүрээ тулаад миний нүд рүү хараад ингэсэн чинь шууд ингээл хоёр нүднээс урсаад гарч байгаа хгүй. Тэгээд би бүр уйлахгүй бай гэд хичээгээдсэн ч гэсэн ингээл нүднээс нүлмэс цогсоо зайгүй гараад тэгээд би тэр үеийг бодохоор одоо жоохон өрөөсөө ичдэг. Яагаад тэгэхээр доктор Joe багш тэгэхэд аюу гайхсан байх нэг юм Аз хүүхэн те өөдөөс нь харснаа хичээл зүгээр ингээд зүгээр юм нээлтийн ажиллагаагаа ингээд хийгээд хичээл заагаад яриад ингээд байж хат нөөдөөс нэг хүүхэн ингээд ухаамадаггүй. Нөлөөс нь ингээд тосоо цагаар ингээд урсаад гойжод уйлаад байсан. Тэгээд доктор Joe багшд тэгэхэд их гайхсан байх. Тэгвэл надад бол үнэхээр сайхан байсан. Би ч нөгөө ингээд сургалтын суугчдынхаа групп дотор доктор Joe багшийн зургийг ойроос нь дараал. Тэгэл багш нь ингээл их багшаа харсан чинь шууд нулимс гараад уйлчлаа гээл. Тэгсэн чинь манайх гэл бүгдээрээс одоо тэнд бол жинхэнэ сенсац болж байгаа байхгүй. Тэгэл мэдээж тэр сургалтын дээр би бас доктор Joe Dispenza багшаас маш их зүйлийг ойлгож сурч авсан. Амьсгалын дасгал гээл ингээл одоо манай энэ суралцагч нарын хийх дуртай маш олон дасгалуудыг мэдээж өөрөө биеэрээ туулаад мэдрээд ингэж хийн ингэж юан гэдэг ингээ бүгдийг ингээ сайхан одоо манай сургалтын төвшин ч гэсэн нэг төвшнөр агсан гэх юм уу да. Тэгээд ерөнхийдөө бол энэ бүхнийг одоо ингээд ярьж яах гэж юм гэхээр те монголчуудаа урам зориг өгөхийг хүссэн юм. Бид үнэхээр тархиа зөв байдлаар дасгалжуулж чадах юм бол буюу нөө манифест гэдэг байгаа юм чинь зөв арга барилаар хийж чадах юм бол хүн дууг нь бүтээж чадахгүй зүйл байхгүй. Гэхдээ манифест хийхэд бас учир бий. Тэгэхээр энэ бүхнийг одоо би ингээд нөгөө өөрийн туулсан, туршсан яг энэ маш эзэгтэй болохгүй нь ердөө миний өөрийн энэ төлөв байдал, энерги одоо квант талбар гэж нэрлэх энэ бүтээгч талбартай хэрхэн харилцахаас бүгд шалтгааллах юм нөхцөл байдал дээрээс маш үр дүнтэйгээр үнийг зүгээр давантуулж гайхалтай туул туршлагааг өөртөө үүсгэсэн энэ туршлагаараа дамжуулаад та бүхэнд хуваалцахыг хүссэн юм. Тэгээд манай тархиа өөрчлөлт сургалтанд суусан хүмүүс бол эд баялаг, ажил төрөл харилцаа, сайхан нөхөрлөлж байдаг юм уу? Өөрийн хүссэн амьдралаа бүтээж чаддаг. Хүн хязгааргүй бүтээгч мөн хэдий ч гэсэн бүтээгт бас тодорхой нөхцөл, тодорхой дадал зуршил, тодорхой арга барил хэрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхэн маань манифест хийхийг хийж сурмаар байх юм бол, манифест хийж сурмаар байх юм бол манай сургалтанд хамрагдаарай. Тэгээд бид манай community улам томорч үйл ажиллагаагаа идэвхжүүлж
нийгэм рүү хандсан бас үйл ажиллагаа маш их юм. Тэгэхээр цаашдаа энэ тархиа өөрчлөлтөв зөвхөн нэг хувь хүний сэтгэлийн эрүүл мэнд, хувь хүний биеийн эрүүл мэнд, хувь хүний одоо энэ ухамсар гэж ярихаас илүү бид бүгдөө нийлж агаад нийгмээ сайн сайхан чиглэл рүү нөлөөлөх, эргүүлэх энэ ажилд ганцхан шамлаа орохоор бэлтжээ. Тэгээ энэ зааган дээр өөрийнхөө одоо энэ туул туршлагыг хуваалцсангаа хүмүүстэй бас тархиа өөрчлөлтөөгөө танилцуулъя гэж бодсон юм аа. Үйл ажиллагаа танилцуулъя гэж бодсон юм аа. Тэгээд миний энэ видеог энэ хүртэл нь үзсэн, дуусгасан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд та бүхэнд одоо бүтээгч амьдралыг хүсье, амар амгалан хүсье, аз жаргалыг хүсье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.